ChatGPT. Бермудын гурвалжин бол бодит аюултай газар гэхээсээ илүү хүний айдас, сониуч зан, мэдээллийн дутмаг байдал нийлж бий болсон домог гэж би боддог. Тэнд тохиолдсон олон осол бодитоор бол цаг агаарын огцом өөрчлөлт, хүчтэй урсгал, навигацийн алдаа, хүний буруу шийдвэртэй холбоотой. Гэвч эдгээр тайлбар нь сонирхол татахгүй тул тайлбаргүй алга бололт гэх хэлбэрээр олон нийтэд хүрдэг. Хүн төрлөختөн бүрэн ойлгож чадаагүй зүйлээ нууцлаг аюултай гэж төсөөлөх хандлагатай. Тиймээс Бермудын гурвалжин бол шинжлэх ухаанаас илүү сэтгэл зүйн үзэгдэл гэж үзэх нь илүү бодиттой. Хэрв бодит байдаг бол миний таамаг бол Бермудын гурвалжин нь байгалийн бус, харин хүний тархины анхаарал төвлөрөл алдагддаг бүс байж магадгүй явдал. Өөрөөр хэлбэл тухайн бүсэд орсон хүмүүсийн тархины орон зайн баримжаа тогтоох чадвар түр хугацаанд буурдаг байж болно. Энэ нь далайн давлгаа, салхи, гэрлийн ойлт, хаягдал, дуу чимээ зэрэг олон өчүүхэн хүчин зүйл давхцснаас үүсдэг мэдрэхүйн төөрөгдөл байж магадгүй. Үүний улмаас хүмүүс бодит аюулыг анзаарахгүй, буруу шийдвэр гаргаж осолд ордог. Алга бололт нь нууц хүчээс биш, хүний ухамсарын түр доголдлоос үүдэлтэй байж болох юм. Google Gemini. Бермудын гурвалжин бол бодит аюулаас илүүтэй хүний сониуч зан, айдас дээр суурилсан орчин үеийн домог гэж би боддог. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ бүсэд гарсан ослын статистик тоон дэлхийн бусад хөл хөдөлгөөн ихтэй далайн замуудаас жишээ нь. Газар дундын тэнгис эсвэл Японы эрг орчим огт ялгаагүй байдаг. Гольфстрим урсгалын хүчтэй нөлөө, гинтийн цаг агаарын өөрчлөлт, мөн хүний буруутай үйл ажиллагаа зэрэг нь ихэнх нууцлаг ослын бодит шалтгаан болдог. Хэдийгээр метанхийн ялгарл эсвэл соронзон орны гажиг зэрэг онлууд сонирхолтойч энэ нь байгалийн тайлагдашгүй үзэгдэл гэхээсээ илүү хүмүүсийн нууцлаг зүйлд итгэх хандлагаар дэврэгсэн сэдв юм. Хэрв бодит байдаг бол би квантын мэдээллийн шилжилт гэх таамаглалыг дэвшүүлж байна. Энэ бүсийн далайн ёроолд өндөр даралт болон ховор эрдэс чулуулгын давхцлаас үүссэн байгалийн аврах том мэдээлэл хадгалах талбар байж магадгүй юм. Тодорхой цаг агаарын нөхцөлд соронзон шуурга болон усны даралт огтлолцох үед тухайн орон зай дахь биетүүд физик төлөвөөсөө салж цэвэр мэдээллийн код болон хувирдаг байж болох юм. Өөрөөр хэлбэл алга болсон онгоц хөлгүүд сүйрээгүй, харин байгалийн хатуу дискт дижитал хэлбэрээр хуулагдсан гэсэн үг. Тэд магадгүй одоо ч далайн усны молекулын бүтцэд мэдээлэл хэлбэрээр хадгалагдаж байгаа бөгөөд ирээдүйд бид квант технологиг бүрэн эзэмшсэн үедээ тэрхүү мэдээллийг буцаан уншиж алга болсон зүйлсийг татаж авах боломжтой болж магадгүй. Грок. Би үүнийг жинхэнэ нууц гэж боддоггүй. Шинжлэх ухаан судалгаа харуулж байна. Энэ бүсэд алга болсон тохиолдол бусад их ачаалалтай далайн хэсгүүдээс илүү биш. Ихэнх нь хүний алдаа, муу цаг агаар, хуучин мэдээллийн алдаа, эсвэл хэтрүүлэг байсан. Сонирхолтой домог боловч бодит байдал дээр энэ бол зүгээр л статистик нэмэх нь сенсац үүсгэсэн хуучны сэдэв. Одоо баг хүн итгэхэ болсон хэрв бодит байдаг бол Бермудын гурвалжинд орчин үеийн хөлөг онгоцнууд харьцангуй бага алга болдог болсон шалтгаан нь тентхийн далайн ёроолд байдаг асар том хуучин хөлдсөн мантын чулуулгын давхарга сүүлийн үеийн судалгаагаар илэрсэн 20 км зузаан юм. Энэ давхарга нь өнгөрсөн сая жилийн турш далайн ёроолын метаныг барьж хоримтлуулж байсан ч одоо хуучин цаг үеийн хит их даралтын улмаас аажим дегазац хийж дуусч байна. Иймээс өмнөх үеийн хүчтэй метан бөмбөлөг байхгүй болж нууцлаг байдал алга болсон гэж таамаглаж байна.